Би энэ одоо төслийг бол дэмжиж байна. Ер нь бол яг хуу хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал нь бас сайжрах, хадгаламжийн даатгалын олон улсын үндсэн зарчимд нийцэх, за мөн одоо энэ банк санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад ингээд дэмжлэг үзүүлэх юм байна гэж ингэж одоо ойлгож байгаа. Улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад бас хэрэгтэй одоо ийм шийдвэр болох юм байна гэж. Сангийн хөрөнгийг үр ашигтай оновчтой удирдамжийг одоо боломжийг бүрдүүлэх хадгаламж эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах тал дээр бол илүү анхаарах ёстой. За хоёр зүйлийг хэлэхэд нэгдүгээр тийм нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл хөрөнгийг ер нь менежментийн нэрээр ашиг болж өрн таран хийх явдал бол нэлээд олон жилээсээ улбаатайгаар ингээ яригддаг байсан. За зарим нэгэн одоо нэрийг хэлэхгүй бай. Одоо арилжааны банк дампуурахад нийгмийн даатгалын сангийн 2 тэрбум төгрөг тухайн үед одоо алга болсон тэнд өгөөд авч чадахгүй байгаа тухай ярьж исэн. За одоо энэ хөрөнгө мөнгийг ер нь олж авч эцэлж чадсан уу? Ер нь бол энэ эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын сан гэдэг бол эрүүл мэндийн даатгалын төлөө мөнгөө төлж байгаа иргэд бол миний амь нас бол ирээдүйд одоо баталгаатай эрсдэлгүйгээр санхүүгийнхаа боломжийг хангана гэсэн байдлаар цалингаасаа эрүүл мэндийн даатгалтаа мөнгөө төлдгөө. Тийм учраас энэ мөнгийн менежмент хийх нэрээр одоо өрн таран хийгээд алга болдог юм муу зуршил, ийм хариуцлагагүй байдал бол нэлээд газар авсан. Тэгээ энийг бол өнөөдөр тасан зогсоох чиглэлээр тодорхой арга хэмжээг манай сангийн яам бол одоо авч хэрэгжүүлэх. За мөн одоо эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын сан бол энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой гэж боддог. Хоёрдугаар нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл хөрөнгийг мөн бас одоо өргөдүүлсэн, шамшигдуулсан ийм асуудал, одоо буруу зүйлд зарцуулсан, хөрөнгө оруулалт хийсэн ийм одоо зөрчлүүд бол илэрчээсэн. Тэгвэл энэний одоо хөрөнгө мөнгийг буцаага төлүүлж чадсан уу? Үнэхээр зөв менежмент хийж чадсан болов уу? Үгүй болов гэдэг ийм эргэлзээ бол байдаг. Өөрөөр хэлбэл энэ Эвснааны нэгдэл дээр суурилсан одоо нийгмийн даатгалын тогтолцоо гэдэг бол ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт амжиргаа амьдралынхаа баталгааг хангах гэж хийж байгаа хөрөнгө оруулалтаа. Харамсалтай нь энэ зүйлүүд нь бол тодорхой эрсдэлд ороод байгаа учраас хүмүүс бас одоо энд эргэлзээ, тэнгэлзээ төрөх ийм одоо асуудлууд байдаг. За 3 дугаар хэлэх гээд байгаа юм бол энэ зээлийн хүүг бууруулах чиглэлээр одоо манай банк санхүүгийн байгууллагууд ер нь бол нэг дөрвтэй арга хэмжээг авч бол ерөөсөө чадахгүй байна. Үйл ажиллагааныхаа зардлыг ерөөсөө бууруулахгүй байна. За дээр нь нэмээд ер нь бол энэ Монгол Улсын засгийн газраас барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгож ажилгүй орлогогүй байгаа ядуу иргэдийг ажилтаа орлоготой болгох ийм асуудлыг одоо бид ярих ёстой. Ядуурлагүй тэгш бус байдлыг хангаж өгөх асуудал дээр бид олон улсын байгууллагын өмнө тогтвортой хөгжлийн зорилтын гол бодлогуудыг бол хангаж өгөх ёстой. Тэгэхээр энэ чиглэлээр бол тодорхой ажлуудыг хийгээсэй. Үнэхээр энэ баян хоосны хит их ялгааг бууруулж ирээдүйн хойч үедээ ямар нэг байдлаар одоо хор хөнөөл учруулахгүйгээр нийгмийн баялагийг тэгш хуваарлах энэ асуудал бол бас нэлээд тийм учир дутагдaltaй байгаад байгаамаа. Тийм учраас энэ асуудал дээр ер нь дөрвтэй чухал арга хэмжээг аваач. Тогтвортой хөгжлийн зорилтын гол үзэл санаа нь бол хэнийг ч ардаа үлдээхгүй тэгш байх гэдэг энэ зарчмыг баримталж байгаа. Энэ зарчим бол бас хэрэгжиж чадахгүй байгаа. Өнөөдөр бол ер нь баян хоосны ялгаа хоёр тал руугаа болоод туйл болтол явж байгааг бид нар зарим нэг статистик тоо баримтаасаа бол харж болно. Саяхан одоо ярьж байна 7.8 их найдын хадгаламжийг ер нь Монголын нийт хүн амын 5% буюу эзэмшдэг. Энэ бол өнөөдөр одоо 7.8 их найд гэдэг бол одоо 90% нь л өөрөөр хэлбэл өндөр хадгаламжтай нөгөө баян эсгч нь байна. 5% энэ бол нийгмийн. Тэгэхээр өнөөдөр энэ баян хоосны ялгаа маань хит их яваад байгаа учраас энэ баялагийг тэгш хуваарлах хүртээх энэ одоо мөнгөнд хандах хандлагыг зарцуулалтыг хяналт шалгалтыг илүү одоо сайжруулах тийм шаардлагууд бол байна гэж бод. Ингэж чадах юм бол нийгэм бас бухимдахгүй. Тийм учраас энэ одоо булган туяа дэд сайд сууж байна. Энэ барьцаа хөрөнгө шаардгүй итгэлийн зээл олгох, ажилтаа орлоготой цалингаараа амьдрах ийм иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр бодтой ажлуудыг хийгээч. Бид нар энэ саналыг маш олон удаа ярьж байна. Яг тодорхой шийдэл гаргасан өнөөдрийг бол өгж байгаа хариулт бол байхгүй байгаад байна. Тийм учраас энэ дээр бол онцгой анхаарч одоо ажиллаач гэсэн ийм одоо саналыг хэлмээр байна. Баярлалаа.